За өнөөдөр би та бүхэндээ ариун амьдрах боломжтой юу гэсэн сэдвээр номлоё. Тэгээ би энэ сэдвийг хүндсэн гол шалтгаан нь Джон Биберийн айлгын сүрдүүлгийг ялах уу гэдэг номон дээр нэг юм хэсгийг уншаад ер нь энэ тал дээр Монгол чуулганд дахин сануулах хэрэгтэй. Дандаа л яавал өрөөгдөх вэ? Яавал одоо амжилттай болох вэ гэдэг одоо яг нөгөө хувь хүний хөгжлийн одоо лекторуудын ярьдаг шиг тийм номлолууд гадуур маш их болсон үед үнэхээр бид эзний өмнө яаж ариун амьдрах вэ гэдэг талаар өнөөдөр сурах болно. За Джон Биберийн айлгын сүрдүүлгийг ялах уу гэдэг энэ номон дээр ингэж хэлсэн байна. За би ийш татъя. Би Есүст хайртай гэдэл нүгэл үлдээд яваад байдаг ирчүүдийг би мэддэг байлаа. Тэд сүнсний нөхцлөө Есүсийн талаарх мэдрэмжээрээ хэмжижээ. Гэтэл тэд өөрсдийг нь боолчилж байгаа нүгэлдээ үхтлээ Есүсийг хайрлсан уу? Үгүй ээ. Тэд Бурханаас имээдэггүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл амаарууд би Есүст хайртай гэдэг, цуглаанд яваад байдаг, зарим нь үйлчлээд байдаг. Тэгсэн атлаа нүглээ хийсээр яваад байдаг. Яагаад ийм байдгийг бэ? Библи мэдхийн дээдэр мэддэг. Босхгүй гэдгийг мэдсээр үз хийсээр байгаа. Итгэгч биш хүмүүсээс баг зарим нь одоо 7 дор итгэгч тийм хүмүүс байдаг. Тэгэхээр бид Библийг уншихлаар Бурхан ариун байдгийн адилаар бид бас ариун байх ёстой гэж хэлээд байдаг. Тэнгуут ариун бай, гимш тийм ээ эзний зүвт бай гэдэг бол тэрийг нь алгасаал яг өөртөө таалагдж байгаа ишлэлээ тодруулж дураад энэ надад өгсөн Бурханы үг гэж тэрийгэ баг одоо юу гэх юм 6-аас нэг өөрт нь таалагдсан хэсгээ зурдаг шиг Библийг яг тэгж 6 шиг хандж байгаа итгэгчнэр мэрсэр байдаг. Тэгэд яагаад ингэдэм бэ гэдэг асуултанд хариулахын тулд Илч Иохан 1-р Иохны 2-р бүлгийн 15-аас 17-р ишлэлдэр энэний гаргалгааг хэлж өгсөн. За энэ дээр юу хэлсэн бэ гэхээр ертөнц болон ертөнцид байгаа зүйлсийг бүх хайрл. Эд ч одоо ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Нийгэм донд амьдарч байгаа. Тэгвэл ертөнц болон ертөнцид байгаа зүйлсийг бүх хайрл. Хэрв хэн нэг нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардан багтал нь эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг юм. ертөнцийгээ түүний хүсэл тачаал нь өнгөрнө, харин Бурхны хүслийг үйлддэг нэг нь мөнхөд оршдгоо гэсэн. Тэгэхээр Бурханаас бидэнд ирдэг тэр сайн сайхан зүйлээс илүүгээр тэр зүйлсийг бид ертөнцөөс хүсэмжлэх үед бид яах вэ? Бурханаас илүүгээр ертөнцид татагдах үедээ бид яг ертөнцийн одоо бидний нүгэлд өдөөдөг 3 төрлийн нүглийг үйлддэг гэсэн. Нэгдүгээрх нь махан биеийн хүсэл тачаал. Хоёрдугаарх нь нүдний хүсэл тачаал. Гуравдугаарх нь амьдралын бардан багтал гэсэн. За энэ гурвыг жоохон задлая. Махан биеийн хүсэл тачаал гэдгийг Галаат 5-р бүлгийн 19-с 21 дээр энэ дотор завхайрал, бузар тачаал, садрал, шүтэн шүтлэг, ид, дайсагнал, маргаан, хардал, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, эсвэл талцаж бүлэрхэх, эсвэл салан тусгаарлах, атаархал, архитал, утга учиргүй наргицсан гэх гээд энэ айгүй урт жигсаалтыг Галаат дээр бичсэн. Магадгүй энэ жигсаалт бүгэн биш баг. Энэ жигсаалт ингээд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл бид нөгөө махан биеэр хийхэд тааламжийг одоо олдог. Нүгэл хийхэд айгүй гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Нүглийн дараа тэр мэдрэмж нь бидийг боолчлоод би яах гэж энийг хийвэ гэдгийг одоо өөрийгөө зэмлсэн буруутгал байна. Нүглийг анх хийхдээ бодвол айгүй гоё санагддаг. Гэхдээ тэр нүгэл амттай харагддаг шигэ тэр залгингууд тэр гашуун болж байдаг. Тэрийг хийхлээр нэх гоё мэдрэмж авах юм шиг санагддаг. Тэрийг хийх үед яг нүглийн боолчлалт бол тэр боолчлалын хэмжээнд ордог гэдгийг Библи хэлсэн. Хоёрдугаарх нь нүдний хүсэл тачаал. Нүдэрээ хийж болдог хүсэл тачаал. Тэр нь юу гэхээр одоо хүмүүсийн одоо идэж хэрглэж байгаа зүйлийг хараад өөрийнхөө амьдралыг хараад харьцуулах. Би одоо яаж амьдраад байгаа юм бэ? Хүмүүс яаж амьдраад байгаа юм бэ гэдэг. Ингээд нөгөө харьцуулах. Эсвэл цадар сам. Эсвэл порно, шунах. Янз янзын нүдэрээ хараад тэр нь бидний нүгэлд өдөөдөг тэр зүйлсийг бид
үйлддэг. Энэ зүйлийг хийхгүй бай. Тэгэхээр энэ зүйлийг яаж бид шийдэх вэ гэдэг гаргалгааг бас энэ хичээл дээр Библиэс бид гаргах болно. Гуравдугаарх нь амьдралын бардам багтал гэж. Өөрөөр хэлбэл бусад өнгөрдөг. Тийм ээ? Хий дүр үзүүлдэг. Би чамаас баян, тийм ээ? Зиндарахдаг. Харьцуулдаг. Нэр төрийн араас хөөцөлддөг. Өөрөөр хэлэх юм бол Бурхныг алдаршуулахаас илүү өөрийгөө алдаршуулах энэ хүсэл нь болохоор амьдралын бардам багтал. Мэдээж бид амьдралдаа амжилттай болох үедээ бид Бурханд алдрыг өгнө. Гэхдээ бид эзний өмнө даруй байдлыг сонгох ёстой гэж Библи бол байнга заадаг. Тэгээд бид энэ бүх зүйлийг яг яаж шийдэх юм бэ гэдэг зүйл дээр ярих үе зарим хүмүүс ингэдэг. Пастор би ариун амьдрий гэж бодохлоор янз бүрийн өдөөлт орж ирээд байна. Энэ өдөөлтийг яах вэ? Янз янзын юм хараад ингээд хүсээгүй ч гэсэн бодол төрөөд байна. Би ингээд махан биеийн хүслээ даахгүй ариун сүнсийн хүслийг дагая гэж амьдрахлаар махан биеийн хүсэл минь намайг ингээд чаргууцлаад байна. Би яах ёстой юм бэ? Хүн ингээд намайг доошны гэхээр би ингээд бүр гэдийгээд бүр чадлаа харуулчмаар санагдах юм аа. Тэ? Яах вэ? Гэт ингээд ийм асуулт тавьдаг. Тэр үед биднээс нэг зүйлийг санах ёстой. Нэг талаас Бурхан бидний хэмжээ хязгаарыг тийм ээ одоо сунгахын тулд биднийг сордог. Яг нэг тамирчны одоо чи тэгээ 100 метрт хичнээн секунд гүйхнэ гэдгийг сорилго хийдэг штеп. Тэгээ нөгөөдөг чинь за чи ахаад нэггүй чи нэг хэдэн секундээр илүү гүйж чадна гэдэг. Ингээд нөгөөдөг чинь чадлынх нь хэмжээг нь төвчээрийнх нь хэмжээг ингээд сунгахын тулд сорилго гэдэг. Бурхан биднийг бас сордог. Гэхдээ биднийг Бурхан нүгэлд өдөөдөггүй. Нөгөө талаас Бурхан биднийг илүү хүчтэй болгохыг чи инээс л чадaltaй гэдгийг нь харуулахыг сордог. А нөгөө талаар Бурхан бидний сорж явах үед бидний тэр сорилготой үед биднийг чи чадахгүй гэдэг нүгэлд өдөөлт бас хамт явагддаг. Яг энэний нэг тоо жишээ бол Йовын жишээ. Йовын талаар Тэнгэрт одоо түүний талаар яриа гардаг шүү дээ. Чи хаагур яваад ирвэ сатанаас асуухгүй сатан өөг ингээд ивнэхээр яваад ирлээ гэд. Чи миний үнж зарцтэй итгэмжид Йовыг чи харсан уу? Тэр шиг одоо үнж өдрөх юм байхгүй гэдгсэн чинь та түүнийг өрөөгд байгаа юм чинь тэр таныг магтлахгүй яах юм. Тэр та түүнийг амжилттай болгоод байгаа юм чинь тэр энийгэл таныг магтсан шүү дээ. Та тэрнээс бүх юмыг авчих юм бол чи шууд танаас урууна гэж. Тэгээд Йов ийм одоо төвсний одоо гэх сорилгыг бол давч чадна гэж мэдчихсэн учраас Бурхан болоод тэгвэл чи түүний ид хөрмөнд нь хурж болно. Гэхдээ амь насанд нь хурж болохгүйгээд түүн сатан одоо түүний өдөх боломжтой. Тэгээ сатан бол түүнийг үнэхээр хохироодог. Үр хүүхдийг нь одоо эд материалыг нь мал сүрэгтэй түүний эрүүл мэндийг нь бүрс хохироодог. А ингээд энэ дунд Йов ерөөсөө л Бурхныг алдаршуулсан. Ам хэлээрээч Бурхныг буруутгаагүй. Бурханд алдрыг өргөсөөр байсан. Тэгээд дараад нь Бурхан одоо чи харвуу те одоо Йов ийм л байгаа ч гэсэн дахиад нэг сориод үзье. Тэгээд дахиад сорих үедээ түүний үнэхээр дарамтлагдаг. Яг тэр үедээ ч гэсэн Йов нүгэл хийдэггүй. Эхнэр нь хүртэл чи одоо хүртэл Бурхныг ерөөсөөр байна уу? Тэрийг хараагаад өгөөч. Тэр Бурхан чи хаана байгаа гэдэг юм. Амар саркастик тийм одоо комент гэсэн. Тэгээд тэр үедээ ч гэсэн те эхнэрээ бас юмсэн. Тэ мунхаг юм чи тэ савсаг юм чи амаа тат гэж баг л одоо монголчууд хэлдэг. Бити олон юм яриад байна. Чи сайн сайхныг авч явахдаа аваад исэн биз дээ. Одоо муу муухан мэрхэд тэгээд чи Бурхныг буруутгах нь. Ингээд эхнэр нь тэгээд дуугаар. Гэхдээ эхнэр нь бол салаагүй. Эхнэр нь Йовын бүхэл одоо найзууд нь түүнийг буруутгах жах тэр хамт байсан. Эхнэр нь ялгаагүй л 10 хүүхдээ алдсан. Гэхдээ эхнэр нь дараад нь дахиж жирэмсээд 10 хүүхэд гарсан. 3 охин бүр нийс болсон. Бүх баялаг нь 2 дахин бүрдсэн. Тэгээ энэ бүх сорилгын дунд чөтгөр бол нөгөө талаас нь байнга үдсэн. Түүний нүгэл дундах юм. Бидний амьдрал яг л тийм байдаг. Баруун тишээ эргүүл Бурхан руу, зүүн тишээ эргүүл чөтгөрлөө. Яг энэ дунд бид яг Бурханы заасан замаар явахын тулд бидэнд их төвчээр хэрэгтэй гэж Библи хэлсэн. Тийм учраас нөгөө сорилтыг төсвөрлөгч нь өрөөлтөө. Яг бол тэр төгс төгөлдөр болд юм аа гэдэг үгийг Яаков бол хэлсэн байна. Тийм учраас бид сорилтыг төсвөрлөе. Би үнийг үнэхээр давах ёстой. Тэгээд яаж давах вэ гэхээр Яаков юу хэлсэн бэ гэхээр Бурхан доор чөтгөрийг эсэргүүцгэжсэн.
Ариун амьдрахыг хүсчихэд би зүгээр бурхан руу ойртох хэрэгтэй. Бурхан минь би тантай ойрхон байх. Таныг таньж мэдхийг хүсэж байна. Тэгээд муурынслээс бид нүглийн бодол ингээд чулууд тэр чулууг аваад шууд мяслах хэрэгтэй гэсэн. Тэр ингээд тэр нүглийн бодлыг аваад тээгээл бясалгаал, фантазлал, ургуулсан бодоод хідэн өдөр үргэлжлүүлээд би шаардлагагүй. Зүгээр л орж ирлээ. Еснэр зай. Бурхан минь надад та хүчийг өгөөд. Ингэж бид оюун санаагаа байнга яах вэ? Дайсныхаа бодлыг эсэргүүцэх. Хэрвээ бид дайснантайгаа яриад яг Ева тэгээ сатантай ярьсан шиг чин сэтгэлийн яриа өрнүүлэх юм бол бидтэй шууд буруугаар. Дайсан бол биднийг яаж эмэглэхийг мэднэ. Яаж бидний сул тал руу тоглохыг мэднэ. Тэгж байгаа биз? Тэгдэг байхгүй. Тэгэл тийш тэгэл. Шууд ингээд хоорондоо яриа өрнөл хүйдэл бид яг ялагдах зам руу гай. Тийм учраас тэр санаа орж ирэнгүүт санаа мууснаа одоо нүглийн санаа, хин нэгний хорлох санаа, хин нэгний өмнө өнгөрөх санаа, бардамнах санаа орж ирэх бол нүгэл биш. Харин тэр нүглийг тээсээр явах юм бол тэр хүүхэд нөгөө нэг ихийн илгээс төрдөг шиг тэр нүгэл болдог гэж яг үйсэн. Харин тэр санаа орж ирэнгүүт тэрийг шууд яах ёстой юм бэ? Зайлуулах ёстой. Эсэргүүцэх ёстой. Тэр процессыг нүгэл биш. Нүглийн санаа орж ирэх нь бол асуудал биш. Бидний ертөнцид байгаа юм. А гэхдээ тэр нүгэл бодлыг орж ирсэн даруйд би тэрийг эсэргүүцэх чадвартай байхын тулд Бурхантай ойрхон байх ёстой. Тийм учраас Яаков 4:7 дээр Бурхан захирагдах тун явуулыг эсэргүүц тэгвэл тэр танраас зайлна гэдэг амлалтыг өгсөн. Харин бид хийхгүй гэсээр байгаад хийчихвэл яах вэ? Өнгөрсөн 7 хоногт ямар ч нүгэл хийгээгүй юм бэ нэ гараар өгдөө. Би тэр хүнтэй зураг авах юм. Арын инсмэр. Айцсави. Ямар гоё юм бэ гэ. Бид бодол дотроо, сэтгэл дотроо хэлээрээ гараа. Эсвэл яг хэлэхгүй ч гэсэн илэрхийлэхгүй ч гэсэн хандлагаараа бид ингээ янз бүрийн байдлаар гим хийсэн байдаг. Харин бид тэр гимиг үнэхээр санаандгүй хийх үед Иохан 1:9 дээр Бурхан ийм замыг заажсан. Тэр нь ямар зам бэ гэхээр хэрэг бид нүгэл үлдвэл нүглээ хүлээн шуурсан. Би нүгэл хийжлээ. Бид хүлээн шуур. Тэрээс битгий бүрий. Тэрнээс бол битгсэн байхгүй. Миний буруу биш, тэрний буруу. Битээдэг. Би хийжлээ. Өөрийгөө хүлээн шуур. Тэр хүн бас хийсэн юм байгаа. Гэхдээ би өөрийнхөө хийсэн зүйл дээр би хүлээн шуурё. Тэр угаасаа өөрөө арзалзаад байсан. Би өөдөөс нь агсарсан үнэн. Би яах юм бэ? Гэхдээ би буруу юм эсвэл уучлаарай Бурхан. Нүглээ хүлээн шуурх. Гэхдээ нэг зүйл найд. Бурханы нүглээ хүлээн шуурхүед Бурхан итгэмжит бөгөөд зөвхт бидний нүглийг уучлана гэсэн. Бурхан хоёр зүйл юм. Бидний нүглийг уучлана. Бидний гэмшиг төдийд нөгөө харуулхайс үзүүл үнс гэдэг шиг нүглээ гэрэл гарангууд тэр байхгүй болно гэсэн. Амен. Тиймээс нүглээ битээ нуу. Нүглээ нуулаллаг чинь хизээч амжилтанд хүрэхгүй гэж сургаал өгсөн ном дэр байсан. Би нүгэлгүй юм шиг гэгэн царайлал ингэж битгий царай гарга. Би өстө нэрээ цайцсан юм байна уу Бурхан минь уучлаарай. Дахиад нөгөөдгөө хийжлээ. Яах вэ би намайг чөлөөлөөч ариун сүнсээ. Чин сэтгэлээсээ Бурханы муугүй. Бурхан хэлэх төдий нэг харуулхайс үзүүл үнс гэдэг шиг тэр нүгэл байхгүй. Бурханы муучлал. Гэхдээ тэр хийсэн нүглөө бид санана. Бид дэндүү ой санамжтай учраас. Харин Бурхан бол бидний нүглийг мартна гэжсэн. Тэгээд би яагаад нөө өчигдөр тэгсэн штэ. Тэгээд гэмсэлтэй. Гэхдээ нүгэл санагдал Бурхан босоор чи юу яриад байгаа вэ? Би ерөөсөө санахгүй юм. Бурхан бол бидний нүглийг гэмшигтэд шууд мартна. Бурханы өмнө уучлж чадахгүй нүгэл гэж байхгүй. Ганцхан нүглийг л Бурхан уучлахгүй үз. Тэр нь ариун сүнсийг гомдох, ариун сүнсийг эсэргүүцэх. Бусдаар бидний хийсэн бүх нүглийг уучлана. Амен. Бурхан ямар өгөөмөр. Далаа тэнгис дотор ганцхан одоо литр будаг цацхад тэр будгийн өнгө далааг хувирахгүй үсттэй. Яг түүнтэй адил. Бид хичнээн тоондор нь асгасан ч тэр далаа өнгө хувирахгүйтэй адилхан. Бид үнэхээр эзэн Бурхан минь ээ гэж гимшгүүд. Тэ?
Ядаргаатай юм би чи ямар хэцүү юм бэ чи наадга болжээч дээ болж гэж болох хэлэхгүй. Би чамайг өөчлөн би чам дахин боломж өгнө. Чи гимшлийн үр жимс гаргаж ариун амьдрал. Би чам итгэж байна. Бурхан тэр итгэл найдрыг бидэнд өгдөг. Тэгээд Бурхан уучлаас зогсохгүй бидний зүрхэнд байгаа зөв тус байдлыг цэвэрлэдэг гэсэн. Бид нөгөө нүгэл хийх хүсэлгүй болтол биднийг цэвэрлэн гэсэн. Толб байхгүй болсон биш гэл. Нөгөө урд нь гэл нүгэл хийхгүйсэнгээл ингээд барилдаад байсан нөхөр чинь нүглийн талаар бодолч байхгүй, нүгэл хийх санааж байхгүй. Зүгээр л зөв шударга ариун амьдрахын төлөө сэтгэл нь шууд уудсан. Тийм хүн болгож өөрөвдөө ажилласан. Амен. Бидний бодол дотор байгаа зөндөө олон өнгөрсөн баларсан түүхүүд байгаа шүү дээ. Өөрсдийн болон өрөөл бусдын бидний хохироосон тэрнээс зовж байгаа зовлонгийн шалтгаан тэр явж байгаа гэдэг бид ингээд сошиал дээр хараад энэ ямар нүрээр ийм гоё бичдэг байна гэх. Тэр зөв бус байдлаас бидийг цэвэрлэнэ. Бидний үнэхээр сэтгэл зүрхийг нь бодол санааг бидний ой санаа бидний дурсамжийг Бурхан цэвэрлж өгдөг. Биднийг ариусгадаг. Тийм учраас бид үнэхээр Бурханы өмнө нүглийн тойргоос гарахыг хүсэж байвал нүглийг эсэргүүцхийн тулд Бурхантай ойрт тэгээд дайсан бид нүглийн санаа өгөх юм бол тэрийг эсэргүүц. Хэрвээ нүгэл хийчих юм бол хурдан гимш. Тэгээд эзний өмнө зөв амьдралаар амьдрах ёстой. Ингэж ээж бид үнэхээр эзний өмнө зөв амьдралаар амьдрах юм. Тэгэх юм бол бид нүдэрээ харсан, сэтгэл дотроо бодсон махан биеийн хүслийг бид амархан ялж чадна. Бид өөрсдөө учраа махан биеийн хүслийг ялах ямар ч боломжгүй. Яг энэ махан биеийн хүсэл гэдэг чинь амар зайлтай байхгүй юу? Би хэдхэн зүйл хэлье. Махан биеийн одоо нүгэл гэхлээр ямар одоо энэ бүх нүглүүдийн жигсаалыг би бол хэлж чадахгүй байна. Тэр бол бүхэл бүтэн те одоо толь бичиг болох байх, жигсаал болох байх. Хэдэн бот энэ баг нөрөө мөрөө дүүргэх байх. Хулгайлах хүний хэд юмсыг ч юм уу, хүний оюуны бүтээл ч юм уу, эсвэл бусдын санаачлалыг хулгайлаад би хийсэн гэдэг ч юм уу. Эсвэл атаарх, өчтөөрөх, гомдлох, бусдыг байнга шүмжлэх, хараал хэлэх, худал ярих, үзэн ядах, мэхлэг шунхаарах, одоо материалист байх, учир утгагүй шопинг хийдэг хүмүүсд байж тийг хэрэггүй хэрэгтэй юм зээлэр ингээд баах юм аваад сэтгэлээ дүүргдэг, хэрэлдэг, байнга зөрчилтэй үүсгэх. Энд очиод хэрэлдээд идэг. Амар хэцүү хүмүүс байгаа. Ховж ярих, зөөг, цуу яриа тараах, сарказм, бусдыг тийм ээ одоо ил доромжлох, магтаад байгаа юм уу, муулаад байгаа юм мэдэхгүй нэг юм яриад идэг те. Амандаа орсноо ярих, учир зүггүй ярих, зогсолтгүй ярих те. Хавь бүх юм хамаад өрөөсөө ярьдаг. Залхуурах, завхаарах, гар хангалах хийх, порно үзэх, элдв завхаа бодлыг байнга фантазлах, альва цаг тухайд нь ихгүй хойшлуулах. Ууц турах, амархан уурлах, уураар бүгдийг шийдэх гэх, бусдыг эрхэндээ оруулах гэж шантаажлах, хүнийг өнгөрснөөр нь барьцаалах, хариуцлагаас зугдах, эдэмхийрэх, ховдоглох, дурламтгай байх, харилцаанд үнж биш байх, бусдыг үргэлж дарамтлах, мөрөөдөө тоглох, бусдыг алагчлах гэдэг. Энэ жагсаал бүр айгүй тоймгүй өнгө. Тийм учраас бид үнэхээр эзний өмнө гимших ёстой. Тэгээ би та бүхэн гэрийн даалгавар гэртээ очиод эзэн хийдэг бүх зүйлүүдийг бичээр. Тэгээд эзэн өмнө гимшээр. Эзэн минь ээ би хүлээн шүрч байна. Би өөргөө нэг ариухан амт гэж бодсон чинь би ч амар амтэн байсан байна. Би үнэхээр энэ нүглүүдийг таны өмнө гимшин гэдэг бичсэн цаасаа шатаагаар харуулхаас үзүүл үнс гэдэг шиг миний нүглийг та үнэхээр уужиж өгөөр, өршөөж өгөөр. Залуу насны миний нүглийг өршөөж өгөөр. Тэр үед би тэнийг байж гээд өөргөө битгий юм бол би мэдчихсэн ш буруу гэдгийг. Гэтэ би хийсэн. Намайг уучлаарай гэх юм. Тэгээд намайг зөв тус байдлаар цэвэрлээрэй. Намайг ариун болгоорой. Яг л би таны ариун сүнсийн уршигсан учраас миний бодол санааг хэл яриа, миний харц хандлага, миний бүх зүйлийг ариун болгоорой. Би хүний имийг хараад шунмааргүй. Би өөртөө байхдаа сэтгэл хангалуун байхад намайг суугаж өгөөч. Тэгээд надад хэрэгтэй зүйлийг би хөлбөрлөөл ажиллаад олоод авдаг тийм чадрыг өрөөгөөч. Та баялагийг бүтээх чадлыг өгнө гэж хэлсэн. Надад тийм чадлыг өгөөч.
Би ич хэдэнд найдаагүй харин би ажил хөдөлмөрт найдаж. Та миний гарын үлсийг өрөө гэж. Миний хийж байгаа зүйлээр бидний амьдралыг босгооч. Би хүний өмнө бардамнамааргүй. Би амар амжилттай байгаа. Гэхдээ би бардамнамааргүй. Би амар их мөнгөтэй. Гэхдээ би өнгөрмөөгүй. Би зүгээр л игэл даруун байна. Би бүх хүчээ хүмүүс юм гаргаад өнгөр сагсуурмааргүй. Би зүгээр л энгийн даруй байна. Таныг алдаршуулсан, таны хаанчдыг хийсэн тэр зүйлийг хөрөнгө оруулдаг тийм чадaltaй хүн болох гэж байна. Бурхан минь намайг үнэхээр өрөөгөөч гэж Ябез залбирч хэлсэн. Үнэхээр намайг өрөө шил хязгаарыг минь хийлээч. Үнэхээр намайг эдгэж өгөөч. Үнэхээр намайг нүглээс та цэвэрлээч гэж ингэж бид эзний өмнө залбирах ёстой маа. Тэгээд сорилт ирэх үед бид хэсвэр хатуучтай байх ёстой. Яг л хэсвэр хатууч нь биднийг төгс үдүүтэй байлдаг. Яг л нэг төсвөртэй үед бид үнэхээр төлөвшдөг. Яг л төсвөр төвчээр бидэнд үнэхээр хэрэгтэй. Заримдаа бид хилээ хацахыг сурдаг. Тэгээ тэр бол түмэн зовлонгоос биднийг аварсны дараа нь ойлгох. Ийс тэгж тэр үед хилээгүй стан нэрээ баярлалаа болох юм. Би тэр үед нүгэл үлдэхгүй төвчээртэйгэр байсан. Би бол чичрээл байсан. Би яг ингээд бараал байсан. Тэрний үр дүнд өнөөдөр би сайн сайхан явж байгаа. Бусдаа ингээд өнгөрөөл савлаад ингэж болоход байсан. Гэхдээ бурхан намайг тэр зогсоос би бас өөрөө төлсөн. Тийм учраас өнөөдөр би махан биеийн хүсэл биш. Нүдний хүсэл тчаал биш. Амьдралын бардан багтнал биш. Харин нүгэлд өдөөх бодлыг эсэргүүцэж нүгэлд орох янз бүрийн нөхцөл байдлаас өөрийгөө зугатаалгаж үнэхээр нүгэл хийсэн бод гимшиж нүглийн үр жимс гаргаж ариун зөвхт амьдрахын төлөө хичээж байгаа шүү. Бурхан аваа би тантай өдөр болгон ойрхон байхыг хүсэж байна гэж залбираа. Тэгээ бурхантай өдөр болгон ойрхон байх нь хоёрхан л юм байна. Нэгдүгээрх нь Библиэс сайн биш. Их дозор биш. Ганцхан параграф уншаал бурханад үгээл гэж итгэдэг. Их дозор биш. Яг л Библийн хүмүүс 3 янзаар уншдаг. Нэгдүгээрх нь болохоор яг 6 уншиж байгаа юм шиг нэг өөрт нь тухайн өдөр үг өгдлөө тий ингээд түгээл уншаад 6 шиг тэгэж бит юм шиг. Зарим болохоор юм ялангуяа пастор номлогчд хүмүүст нь сургаал заахын тулд Библийн тодорхой хэсгийг ингээд олж уншдаг. Судлахын тулд тэгэж бас бит юм шиг. Харин их дозор биш. Агуулгыг нь ойлгох юм биш. Ямар агуулга дотор бурхан юу гэж хэлсэн бэ? Яг бурханыг таньж мэдхийн тулд тэр Библиэд байгаа тэр агуулгыг нь мэдэх үед өнөөдөр ч гэсэн тэр үгээрээ бурхан бидэнтэй ярьдаг учраас бурханы үгийг их дозор байна. Хоёрдугаарх нь байнга залбир. Машина барьж явахдаа, алхаж явахдаа, гэртээ явж явахдаа шүн зүуд дотор чинь ч гэсэн читгэж довтлоо шүү дээ. Янз бүрийн зохио бодол, янз янзын айдас ч юм уу, довтлогоо ч юм янз янзын болно. Хүн зодуулж гэсэн шүү дээ зүудл нь. Тэр сатан зайл. Унтахтаа эзэн миний зүудний орон зайг та хамгаалж өгөөч. Есүсийн цусаар миний оюун бодлыг та ангаар хамгаалж, миний гэр бүлийг, миний үр хүүхдийг хамгаалж өгөөч. Бид нэг байнга залбирах гэсэн. Машиндаа суухдаа эзэн минь энэ тэндээс гайрч ирэл мөргөж хөрөхгүй төлөөс залбир чинь. Би өөрөө ч гэсэн одоо анхаарал сэрэмж алдахгүй төлөө надад анхаарал болгоомж өгөөч. Гэнт энэ тэндээс сигналдаад миний уур хүрээд амнасаа хараалжгүй байх юм. Надад туслаач. Бурхан минь үнэхээр би чинь сул дөрөв. Яаж чи мэдхэр нөхөр. Тэмчээс надад туслаач гэж бид бурханы өмнө үргэлж залбирсан. Ажлаа хийж явах удаа бурхан минь энийг богино хугацаанд хурдан шийдэх, мэрэгэн ухаан гэж. Эзэн минь энэ асуудалтай хүнтэй би хүссэн хүсэг өнийг байранд ажиллана. Энэ хүнтэй зөрчилдөхгүйгээр ажлаа хурдан явуулахад туслаач. Гэх мэтлэнгээр бид үргэлж өөрсдийнхөө төлөө, үр хөвгүүдийнхээ төлөө, хань нийслэлийн төлөө, өөрсдөө санхүүгийн төлөө, орон байрны хэрэгцээний төлөө, унааныхаа төлөө, ирээдүйн төлөө бид үнэхээр залбирах хэрэгтэй. Тэгээ бурхантай ингэж бид ойрхон байх үед үнэхээр тэр бурханы мэрэгэн ухаан, бурханы хамгаалал, бурхан юу хийж байгааг хардаг тодорхой харц хандлага энэ бүх зүйл бид суралцдаг шүү. Тийм учраас бүгдээрээ хамтдаа залбирая. Үнэхээр
Энэ гурван нүлээс хол байж, Бурхантай ойрхон байж, Бурхантай хамт алхдаг. Игэл даруй бөгөөд эрх мэдэлтэй ариун тэр нэгэн болохын төлөө эзнээс гоё. Амен. Халелуя. Их эзэн минь ээ, бид үнэхээр таны өмнө өөрсдийгөө даатгах юм, бидний сул дорой байдалтай туслаач. Бид харцаараа, махан биеэрээ бас өөрсдөө өнгөж сагсуурч оюун бодлороо хийдэг бидний бүх нүглийг та уучлаач. Бид тантай ойр дотн байж таны хүслийн дагуу амьдрах нэгүслийг та өгөөч эзэн. Та биднийг удирдан чиглүүлээч. Таны үгийг унших үед ариун сүнсээ та бидэнд тодорхой ойлгуулж өгөөч. Тань руу хандан залбирах үед яаж юуны төлөө залбирах ёстойг ариун сүнсээ бидэнд зааж өгөөч. Бурхан Аава та бидний залбирлыг сонсож Есүсийн нэрээр энэ газар дээр гайхамшигыг та хийгээч. Бурханы хүмүүс нэгэн дуугаар амен. 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 Эзэн даалдрыг хүргэе. Амен.